Энэ хооронд манай залуу тулааны ташбарын чимээгүй өнцөртүүлж бусад рицаруудыг тамнаар ажиглана. Тэр тэмцээнд орхон өмнө гарын өсөв зөр хостой байсан сонин татосчийн бичгийг санаж эцэст нь яагаад гэдгийг ойлгов. Гүн Копперфилд нэр хүнд шигээд эндүү аюултай бөгөөд бодсохгүй нэгэн гэдгээ наталж байна. Нэг турал хоёр авар хонодроо өрхөн газрыг цохид бэлдэв. Шар ус залуу давталхоноос дөнгөж зайлс хийж ийм мангастай ганцаараа тождох нь асар том сул фал гэдгийг ойлгоно. Гинт нэг эмэгтэй рицар урагштай арин Тростын гартлууд цурал хортон цохилт хийж нүдлөөнд цас сэргэн төр хугацаанд сохоргоо. Уурсан амтан зэрлэгээр савж эхэлнэ. Нэг давталхаа эмэгтэй рицарыг онсон ч тэр хааж чадсан бөгөөд хүчин түүнийг тулааны тасбараар хойш голсоолов. Трос бүх анхаарлаа түүнд хандуулж жадтай өөр нэгэн рицарт боломж олгоно. Тэр хажуунаас нь дайран орж Тростын хүзэнд гүн шархулдээ биеэрэн цас гоожиж амтан гуйлан сөхөр чанана боломжийг харсан рицар түүнийг дуусгахаар дээш өсрөв. Харамсалтай Трос түүнийг агаарт хоёр гараараа барьж авав. Хинч хариу үйлдэл үзүүлж амжахаас өмнө рицар мангасын атгахчдад бицэрч хөө. Жигсэн даруугийн боломжийг ашиглав. Адреналин орч ирэн урагш тэмүүзэн сэлэмнийхээ дундуур манаг үлгэж нэг ч үгүй нумар сэрмэд ажаар. Цэвэртэн Тросын хүзүүг таслан аварах толгой нь газарт очив. Арина дэмжлэгийн дуунаар тесрэв. Үзэгчид ялагч рицар химбэ гэж сэтгэл хөдлөн асууна. Дэд тал Софи бахархаж болон бишвштэйгээр аживч түүний нэрийг ажмаар татан хэлнэ. Унаас нь Тросын өмнө зогсож буй шар өст залуу хүн дээр амсгалав. Түүний уушгийг эзэж ядарснаас чадаж байсан ч нүүрэнд нь сэтгэл хонглон инээн сэрж татна. Үзэгчид эцэст нь түүний агууг харсаа гэж тэр бодно. Сэлмийн агаарт өндөр дүргэж тэр хамгийн хүчтэй рицар болох бодолтой байгаагаа бахархалтайгаар залсав. Хоёр дахь Тросын сүдэр түүний дээр тусгаад тэрхүү ялалтын хором гинт дуусав. Мангасын аврах нудар хэдийнэ бууж ирчээ. Зүүн бэлгээрээ ажилж тэр хаахын тулд сэлмээ өрхөв. Залуу шууд цохилтыг зөксөж чадсан ч асар их цохилтын хүч түүнийг арина дагуу хідэн мэдэж шийдэв. Тэр салхуулсан биеэрээ басах гэж ядна. Хоёр дахь Тросыг бүрэн марцсандаа өөрийгөө хараана. Жигсэн басахыг хичээж явахдаа гинт гол дүрийн дөг сонсов. Манай залуу эцэст нь ямар нэг зүйл хийх хэрэгтэй басан бололтой гэж ингийнээр хийв. Гараа хасаасандаа хийсэн хിവэр тэр энэ жижигчд нь инээдэнтэй санагдаж байсан ч өөрийн үрийг гүйцэтгэх ёстой гэж бодно. Түүнийг ураг шалгах харшин Трол түүнийг алахыг хүссэн мэтлүүн дайрав. Газарт хэвтэж буй жигсэн дотроо түүнийг тэнэг гэж дуудан Тролтой ганцаараа толтхон зарчиндаа амиа хоршд гэдэг төвштэй байв. Тролын аварга надрах гол дүрийн нүүрлүү шууд савсан ч залуунууд тэрмэсэнгүү. Цохилтын яг өмнө тэрээр өөрийн нууц мэх болох мөрөд залуугийн сайтыг идэвхжүүлж нэг зөвлөн хөдөлгөөнөөр давталхооны чиглэлийг хэлбэрхэн өөрчлөв. Хөнгөн өсвөлтээр тэр нэг гараа халаасандаа хийсэн хിവэр Тролын толгой дээр бүү. Агаарт байхдаа тэр сэлмээ суглан мангасыг таран хавлын ясны оройгоос доош хүртэл талсан цавчлаа. Нөөц урсад босох аимшигт цавчигт сэжмэн нэртэйгээ бүрэн нээсэж байв. Цус гадагш гаргана. Тулааны талбараар улаан хөшиг шиг тарахад жигсэн зөвхөн Даманы бүрэн шогондоо орж ширтэж чадна. Үүнийг харсан үзэгчдийн хүн бүр манай залуугийн төлөө дэмжиж хашгирч эхэлнэ. Бүр гүн Копперфилд хүртэлж хүчтэйгээр алга ташиж эхлэв. Энэ хүүгийн тухай яриа үнэхээр үнэн байж магадгүйг ойлгоход Дамын сэлнээсээ цусыг энгийнээр сэгсрэхэд зарим нь жигсэн дээр өсөрч дарамжлалыг улам бүр дортолов. Тэгээд тэр дэд орон цагаан нээж бүх тулаан юуж биш байсан мэт сэлмээ далд хийв. Үзэгчид түүний нэрийг хашгирсаар байхад жигсэн тэнд уурсан хөвтөн. Учир нь гимшихийн дөө бүр түүний нэр хүндэд дахин нэг цохилт мэт санагдана. Дээш нь хүлэн авалтын тахимд саруулжид хатагтай нар гинт чимээгүй болсноо хөөрсөн шиннэ болж эхэлвэ. Тэдний анхаарч бүхэлдээ Даман болон Абиж дэш тусна. Ах トゥ хоёр тахимд орж ирэхэд хоёулаа толгооноос нь хөл хүртэлтэйж хуцсан байв. Дүү нь манай залуугаас ийм хуцсыг яаж авч чадсныг асуув. Дамын нүунийг Монлет Вэв нэртэй ашигтай дэлгүүрээс хаснаа таймнаар тайлбарсав. Үнэн нь Абижийг бараараас өгөхгүй болгосон ч түүнд чимээгүй тасрахсны дараа үнд санаа зовох хэрэггүй гэж хэлжв. Сургуульчид эмэгтэйчүүд шимжлэхээ бүрэн болж орд дүрийг ижин тасангүй бишрэ харна. Зарим нь түүний эрэмхий төрхийг матж байхад бусд нь түүнийг шин дуртай нэртэй шигчин гэж тавлам хийн. Энэ бүх анхаарал яагаад бүх түнд ингэж улаарад байгааг ойлгож чадахгүй байгаа шараас залууд таралцсангүй. Түүний бодол Тросын тулаан руу буцаж Дамины түүнд амссан дарамжлыг санав. Тэр дэмжлэг авахар Софи руу харах боловч тэр сонсч чадахгүй байв. Түүний нүд Баатар дээр төсөж анхны удаа гэр түүнийг өргөж ийм царай шиг байсан үү гэж гайхаж эхэлнэ. Яг тэр үед хөтлөгчийн дөө танхимыг чимээгүй болохоо гүн Копперфилд охиныхоо хамт бахархалтайгаар орж ирнэ. Гүн цочтой ярилцаж рицарийн зэрэг Баатархийг мартан эцсийн тоглолтууд яг адилхан гахалтай болно гэдэг тэтгэвчтэй байгаагаа хэлв. Тэгээд тэр агуу шаналлыг илчлэх цаг болсныг зарсав. Гүн дүрзэх тагоонуудын нэг рүү алхаж очиход үзэгчид сонирхон шимжиж боловч бүгдийн цочрол тэр бүх нүдраа гасрууж ихв. Абиж зэн бэлгээрээ ухарч олон цочид амьсгаа даран загсав. Гүн зүгээр инээж хүн бүрт санаа зовох хэрэггүй гэж хэлв. Тэр гараа гаргаж ирэхэд түүний аш согт төлөгдөөгүй. Тэр залуу энэ бүхэн гартан байгаа ертөнцийн ач тус гэдгийг илчилнэ. Манай залуу тэрхүү сүмийг өмнөх амьдралаасаа шууд тэнэн. Гэрч түүнийг сонирхож байгаа ганц хүн нь тэр биш байлаа. Жагч бас олон дон зөксөд сүнсний зүрхлөө харцаа шалгалгүй харна. Гүн тэрхүү эрдэнэ эзнээ галт төвнөөс хамгаалж биеийн дулааныг тохируулахад тусдаг гэж тайлбарсна. Тэрээр үнийг өнөрч башгүй зүйл хэмээн бахархалтайгаар хэлээд
тэнцээний ялагчид өгнө гэж зарлана. Ийм зүйлийг шагнаж төгч байгаа нь гүн үнэхээр ямар үнээр юм мэдэхгүй байгаа гэж гин. Гэдгийг Дамиан шууд ойлгоно. Шагнаж нь өөднөхийн илүү дурт татан санагдмалц. Түүний инээн сэржил тадарна. Үүний дараа гүн бүгдийг хүжээн авчдад тогсон сайтхыг өрөөнө. Тэр хуруугаа ганц ахиулахад хүүжим иширж үдшиг эрхэн сэргэн. Үзэсгэн том төрсөн өдрийн бэлэг дэлгэн үзүүлж дараа нь бэлэг картоос хажлахаа ихнэ. Нэгэн залуу тайж өөрийгөө баруун натны хүү хэмээн таньж тоолно. Гүн үг гэр бүлийн нэрийг таньж тэдний нутаг ажимаараа алгэртэй санана. Тэр залуу мэд сургуулийн алх мөчтийн хийсэн гоо сайхны бүтээгдэхүүнийг өргөн барина. Гүнд дотроо тийм ч их таалагдахгүй байсан сажтайгаар баярлснаа харна. Өдөлгүй Зион гэр бүлийн чаржи хоор 7 өнгөт болороор хийсэн зүйлтэй гаргаж үзүүлнэ. Гүн гişиндээ гайхширсан жүжигчих боловч дотроо өөрийн гэр бүлд нь тийм болор хангалттай олон байгаа гэж бодно. Доороос чимээгүй ажиллах манай залуу жинхэнэ өрсөлдөө хэдийн их хэснийг ойлгоно. Гэвч энэ төвсний бэлэгнүүд гүнд ямар ч сэтгэвч төрүүлэхгүй байв. Дараа нь чивсэн ураг шалхан хүндэтгчтэйгээр өөрийгөө танилцуулна. Түүний өгрийг хөнөөгч гихнэр хүндийг чаргаалцахгүйгээр гүн түүний нэрийг огт танихгүй байв. Шараст залуу цохолтлаа бие барин ганц балхахад бүтэн өдрийн турш дуусшгүй эрт хүч өгдөг. Гэж битээ домогт амьдралын хүрэл элексирийг өргөн барина. Анх удаа гүний царайд жинхэнэ сонирхол тадарна. Бүх зүйл төлөвлөгөөний дагуу явж байгаад жигсэн дотроо маш их баярсан. Гүн бэлгийг хүлээн авч маш их магтан бүр нэрийг нь санаж явахаа хийсэн. Шаруст залуу хүндэтгчтэйгээр мөрөсөөр байх боловч дотроо ярастай тэндийж байлаа. Түүнийг холдонгууд баатарчдуудаа ээжтэй битгийг сануулна. Хоёр өрсөлдөгч шатан дээр ганц ч үг салхигүй зөрч өнгөрнө. Жигсэн сэжигсэнгүүгээр эргэж харах боловч дайман зөвхөн гүнлүүл харна. Гүн түүнийг хармагцаалж сэргэж сүүлийн үеийн эмчдүүдийг нь шууд магтана. Гүн Дамианы өсөн нэмэгдэж буй нэр хүндийг магтан ярахад хоёр ах トゥ хүндэтгчтэйгээр мөргөнө. Манай залуу даруйхнаар магтаал арай хөвчсөн байна гэж хэлнэ. Энэ хооронд Оливиа огт сонирхсан шинжгүй суужээ. Хүлээн уулж түүний сонирхшийг огт татахгүй байгаа нь тодорхой байлаа. Манай залуу түүний сэтгэлийг хөдлөхөд хэцүүг анзаарахч дүүрүүгээ нэг харсны дараа бие тайшруулна. Тэгээд тэр гүнд абэж бид хоёр залуу хатагтай тусгаалan зориулж бижиг авчирснаа хэлнэ. Түүний төвшний хүн юу өрхөн барьж чадах бол гэж гүн сонирхож эхэлнэ. Дамиан тасга хатгал хорон зайг нэхэд гүмүнийг ховор шидэд багаж байна гэж шууд танина. Дотогш гарахын тэр нэгэн маруштай модон зүйлийг гаргаж байна. Бэлэг эцэст нь гарч ирэхэд Оливиагийн харц анх удаа нэг цэгт тулжина. Тэр бэлэг нь харуудыг нүүн байж таарна. Дамиан номыг дээш өргөн бүгдэд дэшин үзүүлнэ. Гүн Копперхед юу н тийм онцгой байгааг ойлгохгүй. Эст гайхан ширтнэ. Гэвч Оливиа судлаасаа баг зэрэг урагш тонгоодно. Түүний нүд томрон гайхсандаа аман анган бүхэл өдөржин анх удаа тэр үнэхээр сонирхсан шинжтэй харагдана. Цөөн хідэн цачид жирэнхнийг ном шиг харагдаж байгаа тул юу харж байгаагаа ойлгохгүй. Дахаа хүлээн зөвшөөрч сандран шивнэлдэж эхэлнэ. Сэтгэл хангалуун бүс байж төрж гүний царай аажмаар барайж эхэлнэ. Баатар өхнийг нь огт сонирхгүй ямар нэг хэрэггүй бэлэг авчирсан гэж тэр бодно. Хин нэгэн өөрөө хэлэхээс өмнө Оливиа сандлаасаа хоцсон болсон. Энэ бол гайхалтай нүн байна хэмээн доктын дуусна. Түүний энэ үйлдэл аавыг нь бүрэн шоконд оройч чимээгүй болгоно. Тэр бэлхэн хэдийнэ бүрэн татагдсныг хараад манай залуу яг л хүлээж исэн үйлдэл нь байсан тул инээн зэхлэн. Тэр шууд зөвшөөрөж өгч абил зүгээр засаад байлгүй номыг түнд гардаж өгөхийг хэлнэ. Хүлээн авалтын танхим дотор охин хамаг хүчээрээ номын хүчийг татна. Оливиаг анх их дуртай гэсэн ярээ үнэн болохыг ойлгосон Дамиан сэтгэл хангалуун инээн зэхлэн ажиглана. Энэ нь хин нэгний сэтгэлийг татахын тулд тэдний үнэхээр юунд ач холбогдол өгдөхийг мэд хэрэгтэй гэсэн түүний итвчийг баталгааж олно. Номыг анхааралтай шалгаж үзсний дараа Оливиа номын үеийн танхаа чанар үнэхээр гайхалтай байгааг хүлээн зөвшөөрнө. Тэр баатар суу эргэж харан үүнийг Минотаврын эврээр хийсэн мөн гэж асууна. Тэр үүнийг тийм гэж баталж түүнийг танина гэж мэдчихснээ хэлнэ. Тэр цааш нь номыг бүх сэргийг асуулдаг Минотаврын эврээр дарахсан болохыг тайлбарсан. Жигсэн байранда таг хүлдэн. Дамиан дунд чатны дайчин ч ганцаараа ялахад хэцүү тийм асуудалтай байсан аимшигт мөнгөсийн тухай ярьж байгааг тэр шууд ойлгоно. Охин номын дотор талыг шалгаж бичээс байгааг олно. Август гэх нэрийг уншмагцаа тэр итгэж чадахгүй ярьж номыг цээжиндээ чанга твэрнэ. Тэр үүнийг үнэхээр домогт дархан август хийсэн мүү гэж асууна. Тэр нэрийг сонсоод гүн Копперхед цочрон шууд басан зөксөн. Манай залуу таймнаар энэ нь үнэн гэдгийг батлна. Гүн хортон ойртон ирж охиныхоо гараас намыг авч мастер августыг хүнхээр мөн үү гэж дахин асууна. Тэр залуу бүхэл өрнөх хажинны ванта усын хамгийн шилдэг дархан гэж үздэг бөгөөд түүний нэг бамбай хизээ нэгэн цагт дуудлахад дагаар гайхалтай өндөр үнээр зарагдаж байжээ. Амьдралдаа ийм үнэтэй бэлэг авна гэж хизээч бодаагүй. Түл аав нь энэ явдлыг асар том мад завшаа мэд санагдаж байгаа. Нээлттэй хүлээн зөвшөөрнө. Оливиа шууд номыг буцаан шүрэн авч энэ бол минийх гэж зүтгэн. Үүнийг өөрийн болгон тэрвэрч тэрээр Дамиан руу баярсан харцаар харан чин сэтгэлээсээ баярснаа хэлнэ. Баатар өөрөө үүнийг аваагүй гэдгийг тайлбарсан. Магтаалыг өөрсдөө авахгүй. Абел руу заан дүүн ийм бэлгийг олж авахын тулд маш хэцүү хийснийг дэлгэн. Охин анхаарлаа баг дөрөв шилжүүлж энэ үнэн үү гэж сан. Нүдэндээ бишрэлтэй.
Тэр ийм зүйлийг хэрхэн хийж чадсныг үнэхээр сонирхож байгаагаа хүлээн зөвшөөрнө. Дамин түүнийг баг зэрэг түлхэж, Оживиа түүхийг түүнээс өөрөөс нь шууд сонсохыг хүсэж байгаа эсхийг сон. Бахдуур ус ширцээр хэн дуртай яа зөвшөөрнө. Ааваасаа зөвшөөрөл осны дараа тэр дүгээ орхиштуудна. Абир цочим үгээ ярьж зоригоо цовлуулна. Эцэст нь тэр түүнд хүрч салгалсан дугаар охинтой мэдчихнэ. Энэ хооронд танхимын нэг булангаас жигсний мастер эцэст нь өргөж шалхан. Тэдний төсөвлөгөөнд ямар нэг зүйл буруутай санаална. Тэр Баатар руу харан түүний өөр чадвар хүлээж яснаас нь хайгүй илүү байгааг ойлгоно. Гэгсэн нах дүүс тэнцэнч гүний охинд яшиж байгуулах гэж байгаа мэт санагдсан тул. Энэ нь түүний сэтгэлийг баг зэрэг гонсайлгана. Тэр эргэж харан шарвс залууд өөрийг нь дахахыг хэрнэ. Жигсэн баг зэрэг эргэцэгч үгэнд нь орно. Гэрч явахасаа өмнө тэр Софиод байранда үлдээд хүлээхийг сануулна. Тэднийг явахад манай залуу хорон инээнсгэж тодруулна. Дараагийн өвсөө Кубектийн эзэмшил газарт манай дог арена руу хамтдаа алхана. Абил дахин өөр зүүн санаа хараад байгааг анзаарч яагаад тэр чиртээд байгааг нь асууна. Дамин өчигдөр орой түүний Оживиатай ямар гахалтай чөлөөтэй өөртөө итгэжтэй байсныг сануулсан тоглоом хийж тэдний хооронд хамсгал нийлээд сайн харагдсныг анзаарна. Абил шууд хүлдэн. Түүний нүр улайж би ч гэсэн тийм зүйл хийж чадна гэж зүтгэн ийн. Дамиан Өвтөр хоёр чангаар инээж Баатар сайн мэдээ хүлээж бай. Химэн тоолно. Абил хоцрон айгүй байртайгаар түнд баярснаа хэлнэ. Манай залуу шууд сэжигшин эргэж харан энэ юу гэсэн үг вэ гэж асуусан. Түүний дүү өөрт нь бий болгож өгсөн боломжид баярлж байгаагаа тайлбарсан. Хариуд нь дамин тоглоом болгоноос химээ гаргаж чи үнэхээр миний дүү мөн үү гэж асуусан. Тэр өөрийн дүүгээ хасамжлахын зөв хэрэг химэн тайлбарсан. Тэр үгийг сонсоод Абилийн нүрэн дулаан инээнцгэж тодорно. Тэгээд тэр хоёртойгоо гүйцэж хор урах шиарна. Өдөргүй аренад хоёр дахь тулаан нэвшнэ. Баатар дүүхийн цохилтоор урах шосрон орно. Түүний цохилтын асрыг хүч эсрэг тоосгочийн сэлмийг хэмхлэн. Залуугийн нүрлүү шууд тасна. Цохилтын хүч эсрэг тоосгочийг арены хан руу шидэж Кэрэр ухаан алдан унна олон нийт нүргэн гаргаж арена даяар дамины нэрийг дуудана. Энэхүү ил дагуу ялтаар тэрээр финал дүлд хэрхээ баталгааж болно. Багтуу нь олон дондаас түүнийг дэмжиж байхад нэг нь нөөцлөг гхэн түүнийг арсаас ажиглана. Тэр залуу руу хурдан ойртон ирж малгайгаа ам өөрийгөө Оживиа болохыг хэлчихнэ. Түүнийг ямар нэг зүйл асуухаас өмнө тэр дүү аюулд орсон байгааг анхааруулна. Үзэгдэл дараа нь өмнөх рүүгээ шилжинэ. Шинэ үйл дөх байшинд Оживиа аяархан аялахгүй эсгэрэн хөнгөн баяртай алхмаар коридороор ганцаараа алхана. Абилтай хамт байсан үед орсон тэдний яриа үнэхээр таалагдсныг тэр хүлээн зөвшөөрнө. Яг энэ үед нэг шивгчэн ойртон ирж гүн түүнийг дуудсныг хэлнэ. Оживиа гайхан хөмсгөө өргөж аав нь нөрөө түнтэй үнэхээр уулзахыг хүссэн үү хэмээн нэрвчтэн. Хитэн мөчийн дараа тэрээр Жаксонтэй сохыг хүссэн аавынхаа өмнө шоконд орсон байхыг харж байна. Охин үүнийг шууд ницааж аавынхаа ийм өтөхгүй юм ярих хэсгүү гэж зүтгэн. Тэрээр шар өстэй залуутай хизээч алхивтай ярилцаж ч үзээгүй гэж мархана. Нэгэн цагт Жаксон дотроо бухимдан башигаа төвхтэй өвгөн химээ хараа. Ямар ч тайлбаргүйгээр дагаад ив гэж тушаан. Юу ч батлахгүй яаран ирүүлээд эцэст нь ийм утгагүй гуйдыг сонсоход хүрснийг гэж санана. Оживиа ааваасаа шаардсан. Түнтэй хич ярилцахгүйгээр амьдралыг нь өөрчлөх юм шийдвэрийг яаж гаргаж чадж байгаа гэсээр байна. Гүн Копперхэд охиныхоо эсэргүүцлийг чимээгүй сансан. Дарсны хундагаа тавихаасаа өмнө ширээж дүү хэсэг шигтэн. Тэгээд тэр охиндоо гэр бүлийн ахмад охин гэдгийг шууд хэлнэ. Гэрчлэлт бол түүний шийдвэр зүйл биш бөгөөд энэ бол гэр бүлийн тэргүүний шийдвэр юм. Оживиагийн хөмсөг агшин ийм шийдвэр гаргахдаа ямар логик ашиглаж байгааг нь асуухаар шаардна. Гүн эргэлзэх зүйлгүйгээр энэ бол ашиг тусын тухай гэж хэлнэ. Гэрчлэлт дуусны дараа Жак Копперхэд өрхийг дэмжих амлсан гэж тайлбарсан. Энэ нь ямар том болохыг ойлгож байгаа эсхийг асууна. Тэрээр өргөжлүүлэн өрнөд бүсэд зөвхөнгөлт Пикси Гэмблэн гэсэн хоёр том өрхөлдөнд төсний гол хүчтэй гэж хэлнэ. Жавтай хамтарснаар Куперхэд өрх яг тийм хүчтэй тавна. Дээрээс нь тэр залуу зэсгийн техник болон манай боловсруулах харгуудыг хуваалцах амлжээ. Үүнийг сонсоод Жаксон шоконд орж суудал дээрээсээ бараг лохсхийн бүснэ. Тэрээр түүний шал байх хэвээр ач багшин түнд эдгээр техникийг хизээч зааж байгаагүй дуурна. Маргааны талаар болоход охин бухимдэн санаа алдна. Тэр сандалтаа шигдэн сууж аав нь гэр бүлийн ашигын төлөө өөрийг нь зарлж гин гэж хонолтой хэлнэ. Гүн уурсан түүнийг ажиглаж амаа мэдэж ярихыг дими ярихгүй байхыг сануулна. Жак эцэст нь амнээж санал зөвшөөрөгцөө гэж асууна. Бодож үтсний эцэст гүн Куперхэд нөхцлөөд үнэхээр сонирхолтой байгааг хүлээн зөвшөөрөгч нэг жижиг саад байгааг хэлнэ. Жаксон хөлөг Баатар ховдоо хинч биш хിവэрөөгөө бөгөөд нэргүй залуу хүргэнэ болгох нь Куперхэд өрхийн нэр хүндэт сэртэй гэж хэлнэ. Жак статус бол жинхэнэ асуудал гэдгийг шууд ойлгоно. Тэрээр таймнаар маргаашин тэнцэнд шавн ялна гэж гүнд батлна. Гүн эргэлдэж Даман бас өрсөлдөж байгааг онцлно. Тэр залуу тайван байж хэрэг түнд жижиг тос хүрхийг зөвшөөрүүлж чадна гэж зүтгэн. Үүнийг сонсоод гүн түнд ямар нэгэн шаардлагагүй зүйл гаргаж өгөхгүй гэж сануулна. Жак зөвшөөрч тос нь үнэндээ нэлээд энгийн болохыг ичнэ. Нэгчин инээн сэвлэлээр тэрээр тоглолтын үеэр Баатар өгсөн ч гэсэн гүнийг орцохгүй байхыг асууна. Оживиа сангороо эсэргүүцэж хичрэх боловч аавынхаа үнэхээр бодож байгааг хараад үгэнд хоолойд нь багтана. Өөрт хүн зогсолтын дараа гүн Куперхэд баахан бол утаар сууж чимээгүй зөвшөөрнө. Одоо цагт охин
амийн Абэж нарын өмнө санчигтай уушлаж хүссэн харцаар цасан болсон бүх зүйлийг тэдэнд ярьж өгнө. Юу болоод байгааг ойлгосны дараа Баатар Жакийг өөрийн төсөөлснөөс хайгуу аюултай болохыг ойлгоно. Гүн Копперфилд өнгөрсөн амьдралдаа хийж ийсэнтэйгээ яг ижил зүйл хийж гин. Учир нь тэр гэр бүлд нь ашигтай бол юу ч хийхэд билэн. Энэ бүхнийг ус хараалцсан Баатар зогтохгүй хаш хийдэн. Абэж шоконд орж юу гэсэн үг болохыг гэсэн. Дунд төвчний өрсөлдөгчтэй толхон амийн хорсолтой ажил гэдгийг онцлно. Түүний ах зүгээр л ажиллахгүй инээс хийж одоогоор төлөвлөгөө байгаа гэж хэлнэ. Тэр тэднийг зөвшөөрөх тэмцээнийг дуусгахад анхаарсан хандах хэрэгтэй гэж хэлнэ. Хэдэн хүчин дараа тэр хоёр гараа халаасандаа хийн тулааны талбай руу алхана. Үйтсэн тулаанчид бөөгнөрөн бүгд түүнлөө нэгэн зэгтшигтэн. Тоглолт гişхийг тохиосон хингэрэг дэлдэж эхлэх бөгөөд гүн Копперфилдийн тохиогоор дагуу болно. Гүн Хивэгийн хоосон суудлыг анзаарч финер ихлэх гэж хат тэр хайцныг хам бүхэндэн цовлог инээн сэлжээр зочинлоо эргэж шийдвэрлэх тоос гэхснийг зарсна. Зөвшөөрөгдсөн ганц ашигч авах ба хамгийн сүүлд үйлцэн нь аврах болно. Үзэгчдээс мөргсний дараа тэрээр нэмэлт дүрэн байхгүй бөгөөд хүн бүр хэрхэн хүснээрээ тосчоолно гэж хэлнэ. Тэр дотроогоос дүрээс уучлалтгүй. Жаксныг ялах царын ганцаар хол ингэж өөртөө хэлнэ. Хингэрэг дахин дэлдэж сүүлрэлсэд тулаан сэтгэл нь хөдлөнө. Арены төв 50 зогсох манай хүү гүний дөрөнгөө зарчлыг заван хаг гэж шууд алхана. Тоглолт их хэрмэгц бүх тулаанчид сэлмээс соголсон төлөв шууд чиглүүлнэ. Үзэгчдийн хэсэгт Жак Хүүднэр инээн зэхнэ. Тулааны талбарт Жаксон таргийн гадна загсан. Эрт бөхөнцөө харагдана. Тэр амны бэлэггүй хараах боловч хамгийн хүчтэй өрсөлдөж бичиг ихлээд зайлуулах энгийн амьд үлдвэсээ гэхийг ойлгоно. Сэлмээс соголсон. Тэр урагш өсрөн бүсэд бүх хүмүүстэй хамт манай хөрөө дайна. Гэвч дайман зүгээр инээн сэлж ганц чалхан хөдөлгөхгүй. Хэсэг тэнцээний өмнөх шинэлөө буцна. Майхан дотор шар өстэй залуу ууртаа эсэргүүцэж багш нь яхад түүнээс асуулгүйгээр ялангуяа гэрчдийн талаар ийм шийдвэр гаргаж байгаа гэсэн. Дараагийн секундэд багш нь түүний цээжлөө зөхөж амаахын тушаан зохиж Жаксныг газар унагааж бүгдтэндээ ханаархна. Дотроо залуу түүнийг үржихэнч өршөөлгүй ногш хэмээн хараана. Жак түүн зүгээр хүйтэн хар зөгч тушаалыг нөгдөөгүй биелүүлэхийг хэлнэ. Залуу өөрт нь сафрадаага учир өөр гэрэлт хийх шаардлагагүй гэж марах боловч багш нь түүнийг хэрэггүй зүйл хэмээн тоомсорсгүй хайж зүгээр хаях хэрэгтэй гэж сануулна. Тэр Софиг мөрдөхийг зөвшөөрсөн зөвхөн Висконтрастийн дэмжлэг хэрэгтэй байсантай холбоотой гэдгийг хичээлнэ. Одоо тэр хүссэн сэлэмний сурах бичиг болон ижиг сэрээ авсан Трастийн гэр бүл түүнд хэрэггүй болжээ. Жаксон түүнийг эргэлзэн шигтэж Копперфилд өрхийг сонирхож байгаа нь яг ийм тооцоотой эсийг асууна. Багш нь эргэлзэх зүйлгүйгээр хариулна. Энэхүү гэрчдээр дамжуулан тэрээр гүн Копперфилдийг хянаж нөлөөгөө цааш нь түгээхээр төлөвлөж байна. Тийм байдал шар ус залуу яагаад ийм хол явахыг ойлгож чадахгүй. Багшийн бүхэн өөрийн амбицын төлөө гэдгийг илж хэлнэ. Жаксон түүнийг дахин бодож үзхийг гуйж Сафада зэрвэсэн мэдрэмжинд бодитаа гэж зүтгэн. Жак хүн дамааныг өмнө нэг удаа хайсан. Түүнийг ч гэсэн амархан хайж чадна гэж хүднээр сануулна. Баатар алкчтай болж ихлмэгц түүний хандлага хэрхэн эрс өөрчлөгдсөнийг тэр сануулна. Дараа нь тэр бүгд гаргаж ирээд залууд авахыг тушаана. Бухимдсан Жаксон энэ юу болохыг асууна. Жак бүгд нь манагийн хяналтгүй урсгалыг өдөөж чадна гэж тайлбарсан. Тэр залууд тэмцээний үеэр төхөө өгөхөд бүгдийг ашиглахыг тушаана. Баатар хяналтаа алдаж галзуур мөрц тэр боломжийг ашиглан түүнийг олохоор төлөвлөжээ. Багш нь шалтгааны сонсох бодлого байгааг ойлгоход залуу одоогоор үүнд тасан зохицож байгаа дүр үзүүлэхээ шийднэ. Тэр бүгдийг авч тушаалыг хүлээн авна. Хэсэг одоогийн тушааны талбарлаа буцна. Шар өстэй залуу болон бусад хөлөг Баатар манай хүлөө нэгэн зэрэг дайлт хийн. Үүж явж улам эрчимжиж эвсэгтэй мөч орчиж байна. Дараагийн хэсэгт бүх зүйл эргэлж хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд үзхийг хүсвэл эргэсэн дэх төрийн банкны данслуу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг тань нин даруй гаргаж өгье. Таалагдсан бол лайк дарж, сувгчдуу маань заавал бүртгүүлээрэй.